Яг боловсролын үед яг юу гоё юм байгаа, сул юм байгаа. Сул гоё юм гэхлээр бясалгал заадаг багаас хүүхдийг цэцэрлэгээс. Хүүхдүүд бүгдээ чимээгөө сууц сурдаг. Бид нарт өнөөдөр Монгол хүүхдүүд маань өдөрт 10 минут юу ч хийхгүй чимээгөө суудаг ийг сурчих юм бол тэр хүүхдүүдийн сэтгцийн эрүүл мэнд бүх юм сайжрна. Зөвхөн 10 минут л суугаас орчвол тэгвэл тэдний багаас нь хүүхдэд сурагчдаг. Тэр нь гоё байдаг. Нийгмийн тэр даяараа ёс зүй ёс суртахуун гэдэг үнэхээр байрдаг. Хараалын үг мөг хэрэглээ айгу баг залууч айгу сонирхолтой хүүхдүүд айгу. Яхахгүй нэг зөв орчинд өсөж байгаа юм. Тийм үү. Сул тал нь гэхээр тэд нэр мэдээж жоохон дэлхийгээс жоохон хоцорч гоод иддэг. Бага байдал нь сурж байгаа зүйлүүд нь боловсрол нь жоохон хоцорч гоод. Гэхдээ жижигхэн болохоор хурдан хөдлөх чадвартай давуу тал нь. Хааны дүүнер, хааны ихнэр одоо хатан бусад хаттууд гүнжнүүдийн боловсрал агиох оролцдог. Тэр нэг гүнж нь гарч ирээл 5 сургуульд юм өгөөл тэрийг хөгжүүлээл ингээл явчихдаг. Би нэг очдөг юм чи би залууч агиох юм заа. Stanford-ийн програмыг оруулж өгч байсан. Манай Texas-ийн програмыг оруулж. Тэгэхээр тэр нь агиох дуртай. Төрөн тэр би хийдэг сайдуудтай нэ хамтарч ажиллана. Төрийнх нь айгүй дэмжин. Би тэнд очиж юм хин гэвэл 4 яам зэрэг ороод ирдэг. Монголд юм ихээр 4 яам зэрэг орох гэж боо юм болно шүү дээ тий. Тэгэхээр айгүй тийм тгий гэсэн жижиг улсын давуу тал тийм. Надад айгүй таалагддаг. Надад тэр хүмүүсийн суурь нь гоё болсон юм гэж санагддаг. Тэр хүүхдүүдийн одоо тэр хүүхдүүд хэрэгтэй дараачийн юм болов өгч болно гэж боддөг. Манайхаас эсрэгээр юм шиг санаа. Манайх болохоор юм гялгаар жоохон юм орчин үеийн боловсрол гэдэг юм айгүйх анхаарчаад нөгөө хувь хүний хөгжил, ёс зүй, ёс суртахуун, харилцаа энэ төр гэдэг дээр хангалттай цаг зарцуулдаг хөрөнгө оруулалт хийдэг юм. Хязгааргүй яриа подкастын дэлгэрэнгүй Climb Mongolia YouTube-с үзээрэй.